Дараагийн мэдээлэл Уранган Палас болон Сая мөнх компани үзэсгэлэнгийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр дээрх хоёр байгууллага үзэсгэлэн, хурал, харилцагчдын өдөрлөг зэрэг олон нийтэд хамарсан үйл ажиллагааг шин шатанд олон улсын жишгт нийцүүлэн цогцоор нь зохион байгуулах юм байна. Манайх бол урд нь томоохон үзэсгэлэн зохион байгуулагч нартай зөвхөн танхимаараа хамтардаг байсан бол энэ удаадаа бид нар өөрсдөө салбарын үзэсгэлэн зохион байгуулахар болж байна гэсэн үг. Энэ өнөөдрийн хамтын ажиллагааны гэрээ бас энд айгүй чухал нөлөөтэй байгаа. Үзэсгэлэнгийн зах зээлд ажиллаа сурцсан туршлагатай компанитай бид нар хамтарч ажиллаж байгаа учраас хэрэглэгч нартай ер нь шин үйлчлэгийг бариад олон тос хүртээлтэй арга хэмжээ үзэсгэлэн зохион байгуулад явна гэж төлөвлөж байна. Хоёр компани хамтын ажиллагааны хүрээнд UG Expo үзэсгэлэн худалдааны төвийг тохижуулан 2026 оны 1-р сараас үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл ажилд ороод байна. Түүнчлэн хамгийн ихний үзэсгэлэн Монгол төмний уламжлалт баяр цагаан сарыг өгсөн Монгол өв соёл цагаан сар үзэсгэлэн худалдаа байх юм. Энэ үзэсгэлэн дээр зөвхөн хүн худалдаа авалт хийгээд гарахаас илүү Монголын маань өв соёл юу юм, ямар хувцас өмсдөг, малгайгаа яаж өмсдөг, үсээ яаж зүүдийн, яаж золгуудаа хийдгийг гэдэг тэр сайхан уламжлалыг бодитоор нь үзүүлж таниулах. За мөн өв соёл тээгч хүмүүсийг бид бүхэн тэрэндээ цагаан сарда оролцуулж ер нь бол үзэсгэлэн гэдэг худалдаанаас илүү үзээ тэндээс танин мэдхүй мэдээлэл авах байдлаараа нэг зохион байгуулна гэдэг дээр илүү онцлог гэж бодож байна. Монгол өв соёл цагаан сар үзэсгэлэн худалдааны бүртгэлийг эхлүүлээд байна. UG Expo үзэсгэлэн худалдааны төв нь 3000 м квадрат талбай бүхий 130-аас 150 павильоны багтаамжтай. Ирэх 2026 онд 10 гаруй үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.